Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн бичлэгээр HSK шалгалт гэж юу вэ? Түүний бүтэц, дараалал, үн, давтамж, хугацаа, мөн Монголд болон Хятад улсад шалгалт өгөх боломж, анхаарах зүйлс, HSK төвшнүүдийн тайлбар, тодорхойлолт, ямар чадрууд эзэмссэн байх зэргийг бэлдлээ. За эхнээс нь тайлбарлая. HSK гэдэг нь Ханью Шуэпин Каоши гэсэн үгийн товчлол бөгөөд хятад хэлний мэдлэгийн түвшин тогтоох олон улсын шалгалт юм а. Энэ нь хятад улсад суралцах, ажиллах эсвэл чадвараа баталгаажуулахыг хүссэн гадаад иргэдэд зориулагдсан. HSK шалгалтын бүтц нь 2021 оноос хойш 1-9 түвшинтэй болсон. HSK 1-3 нь анхан шат, 4-6 дунд шат, 7-9 нь агшин түвшин бөгөөд шинслэгдсэн HSK 7-9 нь нэг шалгалт бөгөөд авсан онооноос хамааран түвшин тогтооно. HSK шалгалт нь үндсэндээ сонсгол, уншлах, бичих, ярих гэсэн 4 төрлийн чадварыг шалгадаг. Харин HSK ерөнхий шалгалт бөгөөд HSKK нь болохоор тусдаа ярианы шалгалт болно. HSK 1-6 түвшний шалгалтын нийт хугацаа нь болохоор 40-140 минутын хооронд үргэлжилнэ. Жишээ нь HSK 1 нь 40 минут, HSK 6 нь 140 минут үргэлжилнэ. За HSK 1-2 түвшинд болохоор бичих шалгалт байхгүй, HSK 3-6 түвшинд болохоор бичих шалгалт байгаа. HSKK буюу ярианы шалгалтын хугацаа нь 17 минутаас 25 минутын хооронд үргэлжилнэ. За HSKK ярианы шалгалтанд анхан, дунд, агсан гэсэн 3 төрлийн байдаг. HSK 1-6 түвшний нийт тестийн тоон болохоор 40-101 байна. Жишээ нь HSK 1 нь болохоор нийт 40 тесттэй, HSK 6 нь болохоор нийт 101 тесттэй байна. За харин ярианы дасгалын тоон болохоор анхан шатны ярианы дасгалд болохоор нийт 27 дасгалын тоо байна. Дунд шатанд болохоор 14, агсан шатанд болохоор 6 байна. За ярианы шалгалтын ерөнхийдөө нийт 3 төрөл байгаа. За давтах, асуултанд хариулах, ярих гэсэн 3 төрөл байдаг. За давтах гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр өгүүлбэрийг сонсоод яг давтаж хэлнэ. За хоёрт нь болохоор асуултанд хариулах нь болохоор сонсоод тухайн асуултанд хариулнаа. За гуравт нь болохоор өгөгдсөн сэдвээр богино хэмжээний яриа хийхийг хэлнэ. За шалгалтанд нийт хэдэн оноо авчиж тэнцэх вэ гэвэл жишээлбэл HSK 3 нийт 300 оноотой шалгалт байхад та 180 оноогоор тэнцэнэ. За ярианы шалгалт нь харин тусдаа 100 оноотой бөгөөд та 60 оноогоор тэнцэнэ. За үнийн хувьд түвшин бүр өөр байдаг. Хятад улсад HSK 3 түвшний шалгалтыг 610 юан, HSK 4 түвшний шалгалтыг 810 юанаар өгдөг бол Монгол улсад HSK 3 түвшний шалгалтыг ойролцоогоор 165 мянган төгрөгөөр, HSK 4 түвшний шалгалтыг ойролцоогоор 203 мянган төгрөгөөр өгч байна. За Хятад улсад бол HSK-ийн шалгалтыг 3 төрлөөр өгөх боломжтой. За нэгт нь гэрээсээ интернетээр буюу компьютероор, хоёрт нь албан ёсны шалгалтын төв дээр очиод буюу интернет буюу компьютероор, гуравт нь болохоор цаасан хэлбэрээр буюу бичгээр өгч болно. Монгол улсад бол одоогоор цаасан хэлбэрээр өгөх боломжтой байгаа. За шалгалтын хариу шалгалт өгснөөс хойш сарын дараа цахим хэлбэрээр гардаг. Түүний дараа цаасан хэлбэрээр гарах болно. Шалгалтын дээр анхаарах зүйлс эхнийх нь төвшнөө багаар нь ахиулах хэрэгтэй. Жишээ нь өөрийгөө хит өндрөөр төсөөлөөд яг үндэ HSK 2-ын түвшний мэдлэгтэй байж HSK 4-ийн шалгалтыг өгөх юм бол таны оноо тэнцэхгүй байх нь тодорхой. Тэгэхээр анханаас нь HSK 1-ээ даваад, 2-оо даваад, 3-аа даваад яг зорилттой бүлэг буюу 4-ийн шалгалтанд орох хэрэгтэй. За энийг харин яаж үзэх вэ гэвэл та өөрийгөө ямар төвшин дээр байгааг мэдхийг хүсвэл мок тестүүд бүглэх хэрэгтэй. Жишээ нь HSK 1-ийн мок тестийг 80-аас дээш хувьтай бүгэлж байвал та жинхэнэ шалгалтын дээр тэнцэнэ гэсэн үг. Тэгэхээр та HSK 4-ийн шалгалтанд орохын тулд HSK
4-ийнхаа мох тестийг 80-аас дээш хувьтай бүглэж байвал та жинхэнэ шалгалтын дээр та тэмцэх боломжтой. За хоёрт нь анхаарлаа орчноос болж солихгүй байх буюу орчны нөлөөнд автахгүй байх гэж байгаа. За энэ юуг хэлж байгаа вэ гэхээр жишээ нь Монголд HSK 3 түвшний ярианы шалгалтыг өгөх байлаа гэж ботход тухайн шалгалтанд 10 оюутан орлоо гэж тооцоолоход 10 оюутан аруулаа нэг ангид зэрэг орно. Тэгээд IC рекордер дээр таны яриа бичих болно. Тэгэнгүүт за тэр IC рекордерч юусаа гар хүрж болохгүй. Тэгээд асуултаа яаж сонсох вэ гэхээр нэгдсэн журмаар спикерээр сонсно. Тэгээд та нэгэн зэрэг хариулна. Тэгэхээр нэгэн зэрэг хариулахаар миний хувьд бол анхаарал айгу сарнаад анхаарлаа төвлөрүүлэхэд айгу төвхтэй надад байсан. За харин хятад улсад болохоор за дээрэгтэй адилхан жишээ байлаа гэж бодоход 10 оюутан оруулаа компьютерны ард суугаад чихвчин дээр асуулт сонсогдоод тэгээд ялгаагүй автоматар компьютер дээр ингээд хариулт бичигдээд явдгаа, дуу бичигдээд явдгаа. Тэгэхээр жихвчин сонсогдож байгаа тохиолдолд хажуу талын оюутны яриа жишээ нь надад саад болохгүй, миний анхаарал сарнихгүй байсан. За дараагийн нэг анхаарах ёстой зүйл бол хэрвээ цаасаар бичгээр өгөх байгаа тохиолдолд маш цаасан дээрээ маш тоотой, гаргацтай, зөв цэгцтэй бичих хэрэгтэй. Тийхгүй ойлгомжгүй, тодорхойгүй бичих юм бол таны оноо дахин доошоо унах магадлалтай. За харин компьютер дээр шалгалт өгж байгаа тохиолдолд пининээ маш сайн нүдэлж гадарсан байх ёстой. Яагаад гэвэл шалгалт хугацаатай болохоор та хурдан шивэх хэрэгтэй. Тэгэхээр компьютер дээр ханзаа шивэхийн тулд та пининээр ханзаа галгалж бичнэ. За яагаад HSK шалгалт өгөх хэрэгтэй вэ гэвэл нэгдээ хятадд суралцах хүсэлтэй оюутнуудад тэтгэлэг авах боломж бүрдүүлэх. За тэтгэлгийн төвшин бол ерөнхийдөө HSK 4-өөс эхэлнэ. За хятад хэлний чадвараа баталгаажуулах, ажил олоход давуу тал болно. За өөрийн хэлний төвшнгөө шалгах, сайжруулах зорилготой хүмүүс тохиромжтой. За HSK 1 төвшний тайлбар нь болохоор суралцагч хамгийн энгийн өдөр тутмын ярианд оролцох чадвартай бөгөөд тоо, өнгө, цаг, байрлал, гэр бүл, өдөр тутмын амьдралтай холбоотой үгсийг ашиглаж чадна. Ихэвчлэн жижиг өгүүлбэрүүд болон үндсэн асуултууд ашиглаж чадна. За HSK 1 төвшний тодорхойлт нь болохоор хятад хэлний анхан шат бөгөөд суралцагч ойролцоогоор 150 үгсийн сантай үндсэн дүрм энгийн өгүүлбэрүүдийг ойлгох ашиглах чадвартай байна. За HSK 1 төвшний унших чадвар нь болохоор энгийн өгүүлбэр ойлгох. За сонсох чадвар нь өдөр тутмын амархан удаан ярьсан харилцаа яриаг ойлгох. За ярих чадвар нь өөрийгөө танилцуулах, өдөр тутмын хамгийн энгийн үндсэн харилцан ярианд оролцох боломжтой. За бичгийн чадвар нь болохоор энгийн үг богино өгүүлбэрээр бичих чадварыг жимснэ. HSK 2 төвшний тайлбар нь болохоор хэлний суур харилцааны чадвар олох төвшин бөгөөд суралцагч өдөр тутмын энгийн харилцан яриаг ойлгох, хариу өгөх, хялбар асуулт асуух, цаг хугацаа, тоо, үн, байршил, зэрэг үндсэн ойлголтуудыг ашиглах чадвартай болно. HSK 2 төвшний тодорхойлт нь хятад хэлний анхан шатны агсан төвшин юм а. Энэ шатанда суралцагч 300 гаруй үгсийн сан үндсэн дүрмийн мэдлэгтэй байх бөгөөд өдөр тутмын амьдрал хэрэгтэй энгийн өгүүлбэрүүдийг ойлгох, ашиглах чадвартай байх шаардлагатай. За HSK 2 төвшний унших чадвар нь өдөр тутмын хялбар өгүүлбэрүүдийг унших, ойлгох, сонсох чадвар нь өдөр тутмын энгийн харилцан яриаг ойлгох. За ярих чадвар нь өөрийгөө танилцуулах, өдөр тутмын амьдралын талаар ярих. За бичих чадвар нь энгийн өгүүлбэр бичих, богино зурвас бичих чадвартай байна. HSK 3 төвшний тайлбар нь үндсэн харилцааны чадвар олох төвшин бөгөөд суралцагч нь өдөр тутмын амьдралд хэрэгтэй харилцан яриаг ойлгох, ярилцах, энгийн ажлын болон аяллаа нөхцөлд өөрийгөө ойлгуулах чадвартай болно. За HSK 3 төвшний тодорхойлт нь болохоор хятад хэлний анхан шатнаас дунд шат руу шилжих төвшин юм а. Энэ шатанд суралцагч нь 600 гаруй үгсийн сантай үндсэн дүрм болон
байрлал, цаг хугацаа, шалтгаан, үр дагаврын энгийн холбоотой өгүүлбэрүүдийг ойлгох, ашиглах чадвартай болно. Ичээсгийн 3 түвшний унших чадвар нь өдөр тутмын амьдралтай холбоотой хэлбэр өгүүлбэрүүдийг уншиж ойлгох, сонсох чадвар нь өдөр тутмын сэдвээр явагдах богино яриаг ойлгох, ярих чадвар нь өөрийн амьдрал, ажил, сургууль, сонирхлын талаар хэлбэр өгүүлбэр ашиглан ярих, бичих чадвар нь энгийн өгүүлбэр бичих, хэлбэр тэмдэглэл хөтлөхөд болно. За ичээсгийн 4 төвшний тайлбар нь анхан шатны мэдлэгээс илүү гүнзгий суралцах үе шат бөгөөд суралцагч нь бизнесийн болон ажил хэргийн энгийн хятад хэл дээр харилцах чадвартай болох болно. Ичээсгийн 4 төвшний тодорхойлт нь хятад хэлний дундаас дээш шатны мэдлэг шаарддаг. Энэхүү төвшөнд суралцагч нь ойролцоогоор 1200 гаруй үгсийн сан болон байрлал, нөхцөл, цаг хугацаа, шалтгаан, үр дагаврын холбоо бүхий нарийн өгүүлбэрүүдийг ойлгож ашиглах чадвартай байх ёстой байдаг. За ичээсгийн 4 төвшний унших чадвар нь өдөр тутмын амьдрал болон ажил мэргэжлийн талаарх богино өгүүлбэрүүдийг уншиж ойлгох, сонсох чадвар нь харьцангуй урт, олон өгүүлбэртэй харилцан яриаг ойлгох, ярих чадвар нь нийгмийн харилцаанд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, энгийн маргаан өрнүүлэх. За бичих чадвар нь энгийн сэдвээр зохион бичлэг бичих дүрмийн алдаагүй өгүүлбэр бүтээх зэрэгт уншина. За энэ бүх мэдээллүүдээс ерөнхийдөө багцлах юм бол ичээсгээ 1 2 дугаар түвшин нь болохоор анхан шат, 3 дугаар түвшин нь болохоор мөн анхан шат. Тэгтээ хаанч очоод өөрийгөө танилцуулах, энгийн хэрэглээний ойр зургийн ярианы чадвартай болцсон байна, сонсголын чадвартай болцсон байна. Харин ичээсгээ 4 нь болохоор дунд чат бөгөөд тэтгэлийн хэмжээний шалгалтын төвшөнд оршино. Энэ хүрээд өнөөдрийн миний бэлдсэн бичлэг дуусч байна. Баярлалаа та бүхэнд.